Сайн байцгаана уу? Solo leveling анимны маань эхний үйлрэл эхэлж байна. Ингээд аним руугаа орцгоё. Аним эхлэхэд нэгэн арал дээр хүмүүс аврах шоргоолжнуудтай тулалдаж байгаа харагдана. Энэ цаг үеэс 10 жилийн өмнө өөр ертөнцтэй холбогдох хачирхалтай хаалга нэгдсэн ба тэрхүү хаалганы цаана олон төрлийн хачирхалтай мангасууд оршдог. Харин тэр мангасуудад энгийн зэвсэг нөлөөлдөггүйч мангасуудын эсрэг тулалдах чадвартай хүмүүс байх ба тэднийг ангууч гэж нэрлэнэ. Ангууч нарыг биедэн агуулгадах шидийн хүчээр нь S, A, B, C, D, E гэх зэрэглэлүүдэд хуваана. Хүчин нэгэнд сэргсэн л бол яаж чичээсэн дахин илүү хүчрэг болох боломжгүй. Одоо үе. Нэгэн барилгын талбайд D зэрэглэлийн цамхгийн хаалга нэгдсэн байх ба гадна нь ангуучид цугларсан байна. Энэ бол манай гол дүрийн залуу. Түүнийг сон жинвүү гэдэг. Энэ цамхаг руу өөр ангуучидтай хамт дайралт хийхээр ирж байгаа нь. Түүнтэй бүгд л мэндэлж байгааг харсан нэг ангууч. Тэр тийм хүчтэй юм уу? Бүгд л түүнийг таних байна гэхэд үгүй. Харин ч эсэргээр ангуучдын хамгийн сул доройн гэв. Жинвүү хүмүүсийн муулж байгааг сонссон ч сонсоогүй юм шиг л царайлна. Гэтэл шаргал үстэй хөөрхөн охин ирээд жинвүү чи дахиад л гимтчихжээ гэв. Энэ охиныг Жүүхи гэдэг ба манай залуу сайн хандаж санаа тавьдаг. Гимтэх бүрт нэмжилж өгдөг. Би зэрэглэлийн имчилгээний төрлийн ангууч юм. Жинвүүгийн зэвсэг нь нилээн муу. Бараг шидийг хүчгүй шахав. Өнөөдөр би чаднаа гэд өөрийгөө их л зоригжуулж байгаа харагдана. Энэ удаагийн ахалж явах хүн нь Сон Чиол гэх ангууч. Тэгээд тэд цамхаг руу орцгоо. Мангасаас гарч ирэх шидийн чулуу болон цамхгаас олддог баана чулуугаар зэвсэг хийхэд ашигладаг. Мөн эдгээр чулуунаас цэвэр эрчим хүч гарган авах боломжтой. Цамхагт ороод гоблины ганц дайралтанд л элдэн хугараад өөрөө ч гэмтчихнэ. Тэгээд Жүүхи түүнийг эмчилж өгнө. Чи энэ чигээрээ байгаад байвал том аюулд орно шүү гэхэд Жинвүү намайг уучлаарай л гин. Жинвүү бараг л үхэх шахаж байж ганц ий зэрэглэлийн мангас устгаж чулууг нь олж авна. Гэтэл нэг залуу хөөе энд нэг агуу байна гэд бусдыгаа дуудана. Ахалж аваа ангууч нь давхар цамхаг юм бах та сонсож л байсан болохоос ийм онцгой нөхцөл байдалд ангуучдын холбоонд мэдэгдэх хэрэгтэй гэхэд зарим ангуучд нь тэгвэл бидэнд ямар ч ашиггүй шүү дээ. Цааш явах хэрэгтэй гэхэд зарим нь дэмжиж, зарим нь харин эсэргүүцнэ. Тэгээд тэд санал хураахаар болж санал хураалтанд тэнцээд сүүлчийн шийдвэрийг Жинвүү гаргахаар болно. Жинвүү аюултайг нь мэдэж байсан ч аав нь ор сургуугийн алга болсон. Ээжийнх нь эмнэлгийн төлбөр, дүүгийнх нь сургалтын төлбөр гээд мөнгө олох хэрэгтэй гэж бодон цамхаг руу орох шийдвэрийг гаргана. Тэд цааш явсаар нэгэн хаалган дээр ирэхэд боссын өрөө байна. Аюултай харагдаж байна гэхэд энэ хүртэл ирчгээд яаж хоосон буцах юм? Бүгд цааш явахаар шийдсэн мэт гээд орхоор болно. Тэднийг танхимд ороход галт бам руу тасаж олон төрлийн аврах хөшөөнүүд харагдана. Танхимд нэгэн бичээс байх ба Картенон хийдийн дүрм. Нэгдүгээрт бурхныг хүнддэг, хоёрдугаарт бурхныг бишир, гуравдугаарт бурханд итэг. Энэ дүрмийг биелүүлж чадахгүй бол амьд харьж чадахгүй гэсэн байв. Жүүхи Жинвүүг дуудаад тэр том хөшөөний нүдэн сая хөдөллөө биднийг хараад байх шиг байна гэхэд тэдний орж ирсэн хаалга гинэтл хаагдав. Хаалга хаагдахад бүгд сандарч нэгэн залуу анханасаа энд ирэх хэрэггүй байсан юм. Би та нарт хэлсэн биз дээ. Би лав харьлаа гэд явна. Хаалганд ойртоход хаалганы дэргэд зогсож байсан хөшөө түүний толгойг тас цавччих юм. Бүгд сандран ойрлолдож хөшөө хөдөлж байна гэхэд Жинвүү Жүүхигийн хэлсэн хөшөөг санаад эргээд хартал нөгөө хөшөө нь тэднийг хараад сууж байна. Жинвүүд аюул мэдрэгдэж бусдыгаа бүгд доошоо гэж хэлж амжилгүй нөгөө хөшөө нүднээсээ лазер гарган дайрна. Бүгд л айд сандарч энд ингээд л үхэх нь гэж бодцгоо. Ахалж аваа Чиол ах бүгд хөдөлж болохгүй. Хамаагүй хөдөлгөөн хийсэн хүмүүсийг алаад байна гэхэд Чиол ах аль хэдийн өөрөө нэг гараа алдчихсан байна. Гэтэл нэг ангууч би өөрийнхөө хурданд итгэлтэй байна. Би зүгтэж чадна гэд гүйсэн чинь нөгөө том хөшөө нүднийхээ лазераар буудаад алчихна. Тэр залуугаас ердөө хоёр хөлн л үлдэнэ. Жинвүү гинэт чулуунд ирэх бичээсийг санаад дүрмийг нь дагах ёстой юм байна. Бүгд хөшөөнд мөрөг ихний дүрм бурхныг хүнддэг гэсэн байна. Гэхэд бусд нь эхэндээ эсэргүүцэж байсан ч бүгд Жинвүүг даган хөшөөнд нөхцгөн. Тэгсэн нөгөө хөшөө хамаг шүдээ яар залгаад хэдэн лүү инээн. Ингээд болчихлоо. Одоо аврагдах нь гэтэл нөгөө том хөшөө нь суудлаасаа босоод ирнэ. Жинвүү хоёр дахь дүрм бурхныг бишир гэсэн байна гэхэд нэг залуу надад даатгачих гэд ертөнцийн эзэн минь гэд залбираад эхэлтэл нөгөө хөшөө шүдээ яар залгаад инээснэ бяцгшигч. Гэтэл бусад хөшөөнүүд нь хүртэл дайраад нилээн олон хүмүүс алуулна. Жинвүү зүгтэж гүйж байх зураа хоёр дахь дүрмийг бодож байгаад бусадтай хөгжин барьсан хөшөөнүүдийн өмнө очиж зогс. Хөгжин барьсан хөшөөнүүдийн өмнө очиж зогсоход
нүд нь гэрэлтэн хөгжим тоглож эхэлнэ. Жинвүү Жүүхийг дагуулсан хөгжим барьсан хөшөөн дээр хамт ирээ зогсоход нэг хөшөөн дээр хоёр хүн байж болохгүй болж таарад Жүүхийг дэгээд цаашгүй. Гүйж байгаад гიშгүүлэх шахаад арай гэж бултаад цааш мөлхөн хөшөөний урд ирэх үед хөгжим тоглож эхэлсэн болохоор нөгөө том хөшөө буцаад суудалтаа сууна. Жүүхий Жинвүүдээр ирээд би имжлээд үгүй гэхэд би зүгээр дээ гэтэл түүний нэг хүлэн аль хэдийнэ байхгүй болсон байлаа. Энэ явдлаас болж бүгд хоорондоо маргалдаж байх үед танхимд өргөж танхимын гол нэгэн тавцан гарч ирнэ. Жинвүү тавцанг хараад энэ тахилын ширээ байна. 3 дахь дүрм нь бурхныг шүтэх гээд өөрийг нь тавцан дээр хүргэж өгөхийг гойно. Бус нь тавцан дээр очиход хүн бүрийн тоогоор галт бамбруу тасаж гарах хаалга нэгдэв. 3 нь тэднийг хаяад хаалгаар зүгтэн гарахад зарим галт бамбар унтарч хаалга баг зэрэг хаагдана. Чиол ахч би хариуцлага хүлээнэ. Тийм болохоор би үлдээ гэхэд Жүүхий ядарсан. Би нэг хөлөө алдсан. Бид хоёр эндээс гарч чадахгүй. Тиймээс Чиол ахыг Жүүхийг аваад яв гэхэд Жүүхий чамааг үлдээж чадахгүй гэд эсэргүүцэхэд Чиол ах Жүүхийг цохиж ухаан алдуулаад Жинвүүгээс уучлалтгүй Жүүхийг аваад гарна. Ганцаар үлдсэн Жинвүү рүү хөшөөнүүд бүгд л дайрч Жинвүүч би ганцаараа өгөх болсон ашгүй дээ. Ингээд л өгөх нь гэж бодтол нэгэн дэлгэс гарч ирэн нууц даалгавар сул дорой хүний эр зориг шалгуурыг давснаар тоглогч болох боломжтой боллоо. Зөвшөөрч байна уу? Хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд зүрхчин зогсох болно гэсэн байлаа. Зөвшөөрч байна. Тоглогч болсонд баяр хүргэе гэд гэрэл гэлэлзаад Жинвүү ухаан ортол эмнэлгийн орон дээр сэрлээ. Тэгээд сандраад хөлөө хаартал хоёр хөлн зүгээр би энэ ч өвдөлт байхгүй. Зүгээр болсон байлаа. Зүуд байсан юм бахтаа гэж бодтол өрөмт ангуучдын холбооныхан гэх хоёр хүн орж ирээд чи 3 хоног ухаангүй байлаа. Сон Чиол ангууч нэг гараа алдаад ангууч байхаа болж магадгүй. Жүүхий сэтгцэд нь нөлөөлөх цочролд орсон эмчилгээ хийлгэж байгаа. Давхар цамхгаас амьд эргэж ирсэн ердөө 6 л хүн. Хачирхалтай амьд үлдсэн хүмүүсээс мэдээлэл аваад очиход өрөөнд Сон Жинвүү чамаас өөр юу ч байгаагүй. Бид чамайг 2 дахь сэргэлтэд хүрсэн гэж бодож байна гэхэд Жинвүүч дотроо их л баяртай байна. Энэ шидийн хүчний хэмжүүрээр гараа тавьгээд шалгахад 10 оноотой түүний төвшин огт өөрчлөгдөөгүй байлаа. Уучлаарай бид андуурсан юм шиг байна гэд явна. Тэд гарч явах замдаа ий зэрэгэл байсан ч гэсэн 70-аас дээш байдаг үсттэй. 10 оноо гэдэг чинь энгийн хүнээс бараг ялгаа алга гэж ярилцв. Тэднийг явсны дараа дүүнч орж ирж ямар их санаа зовсон гэж дандаа л бэртэж гэмтэж байх юм гэд уурлахад нь Жинвүү дүүгээсээ уучлалт гуйгаад чи энэ дэлгэцийг харж байна уу гэхэд юу гэд дүүн гайхна. Тэгээ дүүгээ явсны дараа дэлгэц дээр гарч ирсэн зүйлээ үзэхэд системийг даахгүй бол шийдгэлтэй. Өдөр тутмын даалгавар гэсэн цэс рүү ортол, сунаалт, гидсний татал, суулт тус бүр 100, дээрээс нь 10 км гүйх байлаа. Түүнийг хараад нэг тоолгүй орхичихв. Гэтэл Жинвүү цагт нь биелүүлээгүйгээс болоод элсэн цүл шилжээд ирчихэн. Гэнэт аврах том жарган хөлт гарч ирээд Жинвүү рүү дайрна. Дэлгэц дээр 4 цагийн хугацаанд амьд үлдэж чадвал энэ шийтгэл дуусна гэсэн байдаг. Жинвүү аврах том жарган хөлтийн өөдөөс юу ч хийж чадахгүй 4 цагийн турш зогтож гүйсээр арай гэж хугацаанд дуусаж эмнэлгийн өрөөндөө иргэн ирнэ. Маргаашнаас нь өдөр тутмын даалгавруудаа хийж эхэлнэ. Даалгавраа гүйцэтгэвэл даалгавар биелүүлж ядаргаагаа тайлах боломжтой ба тэр нь огт дасгал хийж ядраагүй мэт буцаад хэвэн болно гэсэн үг. Цуглуулсан оноогоороо хүссэн үзүүлэлтэд нэмэх боломжтой. Даалгавар гүйцэтгсэн бэлгэнд ногоон өнгийн түлхүүр ам. Энэ нь цамхагт орох тусгай түлхүүр юм. Жинвүү ээж дээрээ орж ирнэ. 4 жилийн өмнө сүүлчийн нойрсол гэдэг өвчин тусаад одоогийн ангаах ухаанд амьд байлгахаас өөр аргагүй болохоор ээж нь 4 жилийн турш ийм байдалтай хэвдэж байгаа юм. Жинвүү эмнэлгээс гарan шууд л нөгөө түлхүүрээ ашиглаж цамхаг руу орохоор явна. Цамхаг руу ороход гарах гарц нь хаагдаж цамхагийн боссыг устгаснаар цамхаг нээгдэнэ гэсэн байв. Жинвүү цааш явхаас өөр сонголтгүй болно. Эхлээд гоблинууд чоннуудтай тулалдаад мангас устгах бүртэн төвшин ахлаа гэх бичиг гарч ирээд илүү хүчтэй болж байдаг. Төвшин ахих тусан мангасуудыг илүү амархан ялж цааш явсаар цамхагийн босс дээр ирнэ. Хорт соёот цэнхэр касака гих авраг цэнхэр могоо байх ба Жинвүүч түүнтэй тулалдаж хатуу хайрсыг нь дийлэлгүй сэлмэн нэвтэрнэ. Жинвүү өөрийгөө сул дорой өөрөөсөө ичдэг хэрвээ хүчтэй байсан бол гэд уурлахад гинэтл Жинвүүгийн хүч нь нэмэгдэж байгаа нь мэдрэгдэнэ. Одоо бол чадах байх. Арай гэж мангасыг устгахад Касакагийн соёогоор хийсэн илттэй болно.
Цамхгийн боссыг устгаад гарч ирэхэд нэгэн цэрэг энд байж болохгүй, мэдгэл сонсоогүй юм уу гэснээ. Та арай ангууч юм уу? Уучлаарай. Би таныг тулаан болж буй талбарт хүргэж өгье гэхэд Жинүү юу болоод байгааг нь сайн ойлгоогүйч дагаад л явна. Ойр хавьд нь цамхаг нээгдснээс болоод мангасууд гарч ирээд сүдгсэн харагдана. Мангастай тулалдаж буй ангуучд нь ихэнх нь D зэрэглэлийн ангуучд болохоор устгаж чадахгүй байгааг харна. Тэр дунд нь Жүүхи айцаасаа болоод юу ч хийж чадахгүй зогсож байгааг харав. Жинүү сайн миний тулалдсан боссыг бодвол сул дорой юм байна гэд хугархаас илмээ шитгэхэд нөгөө мангас нь хүчгэн. Тэнд байсан ангуучд гайхаад юу болсон бэ? 10 гаруйлаа яаж чадаагүй боссыг ийм юмар ялж байдаг. Хин энийг шидсэн бэ гэхэд нэгэн цэрэг сая тэнд байсан ангууч гэд эргээд хартал аль хэдийнэ явчихсан байдаг. Жинүүч нэг дайралтаар ялчих гэж бодсонгүй шүү. Тэр голем бараг ялагдах гэж байсан байх гэж бодоод л явна. Жинүү дүүн хэсэг харж байснаа таны би дасгал хийгээд илүү гоё болсон харагдаж байна. Бас өндөр болчихож эрэгтэй хүмүүс насанд хүрсэн ч гэсэн өсдөг юм уу гэд гайхна. Жинүү дүүгээ хэлэх үед л өөрийнхөө биеийг өөрчлөгдсөнийг анзаар. Энэ үед түүний утас дуугарч байрныхын эзэн түрээсийн мөнгө төлөхийг сануулна. Жинүү мөнгө олохын тулд нэгэн ангуучны бүлгэнд орж дайралт хийхээр болно. Тэр бүлгмийнх нь ахлагч Пан Донсук гэх ба зарим ангуучд нь Жинүүг таниад хүн төрлөختний хамгийн сул дорой зэвсэг байна гэд шоолж инээлтэн. Тэдний орох цамхаг нь Си зэрэглэх болохоор хамгийн багадаа 8 хүн байх шаардлагатай. Тиймээс хүний тоо нөхөхөөр авч байгааг нь. Ажлын хөлс нь 2 сая. Зэрэглэл болохоор тулалдаж чадахгүй юм чинь ачаа зөөж өгөхөд болно гэв. Өөр нэгэн залуу бид адилхан бололтой намайг юу жинхоо гэдэг 21 настай зэрэглэлих бас тоо бүрдүүлэхээр ирсэн гэд инэв. Зэрэглэл мөртлөө амар тоноглолтой байгааг нь хараад баян айлын хүүхд юм байх таа гэж бодов. Ингээд бүгд дотгошоо орохоор болцгоо. Энэ цамхгийн мангасууд нь аврах шоргоолчнууд байж таарна. Шоргоолчнуудыг бүгдийг нь устгаж дуусаад шоргоолчнууд шархагдсан байна. Энэ шоргоолчнуудаар хооллохоор хүчтэй мангас байгаа юм байх таа гэж бодно. Жинүү жинхоод чиний илд бамбаа нилээд үнэтэй биздэй гэхэд жинхоо аав маань анх ангууч болсон гэд авч өгч байсан юм гэхэд тийм бол болгоомжтой байгаарэ гэж сануулна. Жинүү хитрхи сайхан санал тавьсан болохоор хачин байна да гэж сэжиглэнэ. Цамхгийн босс байгаа хэсэгт ирэхэд цамхгийн босс унтчихсан. Өрөөнд нь дүүр маана чулуу байв. Чулуу зөөх хэрэгслээ мартсан байна гэд Пан Донсук багийнхныгаа аваад бид аваад ирье. Та хоёр манад байж вэ гэд гарна. Өрөөнөөс гараад үүд хэсгийг нь дэлбэлж хаагаад Жинүү жинхоо хоёр боссын өрөөнд үлдэнэ. Энэ үед Пан Донсук босс тэр хоёрыг идчихээд унтаж байх хооронд нь орж чулууг авна. Хэрвээ босс ирэн байвал устгахаас өөр аргагүй. Ядаж л тэр залуугийн хэрэгслийг зарвал дор хаяж 100 саяыг олох бах гэв. Харин дотор дэлбэрэлтийн чимээнээс болоод босс сэрж тэр хоёр руу дайрахад Жинүү жинхоог битгий хөдөл би түүнийг ална гэд аалцтай тулалдаж эхэлнэ. Жинүү аалзны нүд рүү олон дахин илдээрээ зоосоор түүнийг устгаж чадна. Жинхоо Жинүүгийн тулалдаж байгааг хараад бүр гайхчихсан. Зэрэглэлийн ангуч үстэй. Хойл бус бүртгэгч гэдэг нь юм байх таа гэж бодоод хайсандаа Жинүүгийн үүрч байсан ачааг үүрчихсэн. Аха, ачааг чинь би зөөе. Та ус уугаад амарч бай. Чулууг би цуглуулъя гэд байж байсан чинь Пан Донсук багийнхантайгаа ороод ирнэ. Өө, боссыг устгачихсан юм уу? Тийм суг байсан юм байх таа гэснэ. Жинхоог боссыг устгасан гэж бодоод энэ зэргийн хэрэгсэлтэй бол ялж магадгүй л юм. Чиний тухай хайж үтсэн Юужийн барилгын компани эзний хүү юм уу? Тэгвэл чамд нэг боломж олгоё. Түүнийг ал. Тэгвэл чамааг өршөөе гэхэд Жинхоо айсандаа Жинүүгийн талд орно. Пан Донсук хоёулангч нь хална гэд тэднийг дайрахад Жинүүд яаралтай даалгавар тоглогчийг алах хүсэлтэй хүмүүс гарч ирлээ. Аюулгүй байдлаа хангаж бүгдийг нь ал. Хэрв даалгаврыг гүйцэтгэхгүй бол шийтгэлтэй гэсэн байв. Систем надаар хүн алуулах гэж байна. Намайг өхүүлэхийг хүсэхгүй байгаа юм байна гэж бодно. Та нар ангуучд харин одоо өөрсдөө ам болохдоо бэлэн үү гэхэд хөөе залуу чи нөхцөл байдлаа сайн ойлгохгүй байх шиг байна. Хүн төрлөختний хамгийн сул дорой гэхэд Жинүү шууд л хоолойг нь хэрчнэ. Бусдыг нь ч ядах юмгүй ална. Пан Донсук би Си зэрэглэхийн дундаач онцгой гэд биеийн хүчээ сайжруулад ийм байхад чиний илд надад нөлөөлөхгүй гэд дайрахад өөдөөс нь мангастаад газарт сав. Намайг битгий халаач, намайг авраач, мөнгө өгье. Дээрээс нь энд байгаа бүх чулууг авч болно гэхэд
цамхаг дотор болсон зүйл гадагш задардаггүй гэж чи өөрөө хэлсэн байхаа гэж толгойг нь таслав. Тэр хоёр ч цамхагаас гарч ангуучдын холбоонд мэдэгдэв. Ангуучдын холбооны ажилтан гэж мэдүүлэг аван Жинхог ийм хэрэгсэлтэй байсан юм чинь чи ялаад эд зэрэглэлийн ангууч нь нуугдаж байсан байх гэж бодоод өнгөрнө. Ангуучдын холбооны менежер дээр туслах нь орж ирээд С зэрэглэлийн цамхагт 6 хүн амиа алдаж Д, И зэрэглэлийн 2 ангууч амьд үлдсэн. Амьд үлдсэн 2 хүний нэг нь Сон Жинву ангууч гэж хэлдэг. Бид өмнө нь шалгасан болохоор дахин шалгах шаардлагагүй гэхэд туслах нь амиа алдсан хүмүүсийн дунд Пан Донсук байсан гэв. Сая манай Жинвуд алуулдаг Пан Донсук нь цөөхөн байдаг С зэрэглэлийн ангуучдын нэг Пан Донсугийн ах нь байсан юм байна лээ л дээ. Жинву гэртээ дүүтэйгээ дахиад идээд пив уугаад сууж байсан ч дийлэгц дээр нь хортой зүйл илэрлээ гэд буцаагаад түүнийг ирүүл болгоод байдаг. Тэгээд гайхаад ороод үзтэл хорны эсрэг дархлаатай болсон байдаг. Жинхо Жинвүтэй уулзахаар болж өөрийн гэсэн бүлгэн байгуулах гэж байгаа гэтэл Жинву шууд л татгалзсан. Жинхо гуугаад 20 бишээ 19 хүн удаа ядаж яриаг минь дуустал нь сонсолтой ахаа гэж гойно. Жинвүч буцаад суухад Жинхо бүлгэмийн эзний үнэмлэх авахыг хүсэж байгаа. Тэхийн тулд 20 удаа цамхагт оролцсон байх шаардлагатай. Би компанийнхаа төлөө бүлгэмийн эзэн болмоор байна. Энэ бол бүлгэн байгуулах барилга. 30 тэрбумын үнэтэй танд өгөх төлбөр гэхэд Жинву татгалзаад явна. Энэ үед Америкийн Вашингтон хотод Пан Донсу ахыгаа алуулсан талаар мэдээд амьд үлдсэн хоёрын талаар олж мэдхийг тушаана. Донсу туслахдаа хэрвээ би Солонгост хүн алвал яах вэ гэхэд засгийн газартай яаж хэлэлцээр хийхээс шалтгаална гэв. Д зэрэглэлийн ангууч Ю Жинхо, И зэрэглэлийн ангууч Сон Жинву намайг хүлээж байгаарай. Жинву дүүтэйгээ хамт цэцэрлэг түрээлэнд гүйж байгаад хэрвээ чи 30 тэрбумтай болвол юу хийх вэ гэхэд Жина ээжийн имчилгээний зардал, их сургуулийн төлбөр, тэгээд хадгалах байх. Бодтой биш болохоор сайн мэдэхгүй байна гэхэд тийм дээ гэд чи өөрийнхөөрөө араас гүйж байгаад ирээрээ гэд төрүүлээдгүй. Жина И зэрэглэгч гэсэн ангууч юм да гэд үлдэнэ. Жинву өдөр тутмын даалгавраа 2 дахин их хийснээр өдөр тутмын даалгавар нь нууц даалгавар болон өөрчлөгдөнө. Шагналаа үздэл 2 төрлийн хайрцагнаас сонгох сонголт гарч ирнэ. Жинвуч ажлагдсан хайрцаг гэснийг сонгоход улаан өнгийн цамхгийн түлхүүр авна. Харин тэр цамхгаас ямар ч өвчнийг эдгэх хүчтэй амьдралын ариун ус гэх зүйл олж авах боломжтойг мэднэ. Жинву олж авсан түлхүүрээр шин цамхаг руу ороход С зэрэглэлийн цамхаг болж таарна. Түүнийг цамхагт ороход тамийн хамгаалагч Серберус гэх мангас гарч ирнэ. Жинву илдээ гарган тулалдаж эхэлнэ. Жинву яасан ч гэсэн өөрөө бараг л үхэх шахна. Тамийн хамгаалагч Серберусыг яллаа гэхэд дэлгэц дээр нь Серберусын хамгаалж байсан цамхгийн хаалганы түлхүүр бас амьдралын ариун усны цэс гарч ирэх ба амьдралын ариун усыг хийхэд 3 зүйл шаардлагатайг олж мэднэ. Жинву одоогийн өөрийн төвшнөөр С зэрэглэлийн цамхаг руу орвол шууд л үхнэ гэдгээ ойлгоод илүү хүчтэй болоод эргэж ирэхээр шийднэ. Жинву Жинхотой уулзаж С зэрэглэлийн 19 цамхагт орохыг зөвшөөрье. Гэхдээ нэг нөхцөлтэй зөвхөн чи бит хоёр л орно. Харин бусад гишүүдийг хөлслөнө. Яг л Пан Донсукийнхэнтэй адилхан гэхэд Жинхо "Тэги яхаа гишүүд болон цамхагуудыг би бэлдүүлье" гэв. Солонгос улсад Хантерс, Бяко, Шинигами, Миожо, торгон цэргийн салаа гээд 5 том бүлгэн байдаг ба цамхагаас хамгийн их ашиг олж байгаа нь тэрхүү 5 бүлгэн болохоор Жинхогийн аав нь өөрсдийн гэсэн бүлгэмтэй болж цамхагаас ашиг олох сонирхолтой байгаа юм. Жинвуд ангуучдын холбооноос Д зэрэглэлийн цамхагт орох хүсэлт ирэхэд Жинвуч зөвшөөрнө. Цамхгийн хаалга нээгдсэн газарт ирэхэд өмнө нь давхар цамхагт гараа алдаж байсан Чиол ахтай таарна. Жинвуг хэдхэн сарын дотор их өөрчлөгдсөн байгааг нь гайхаад амьд үлдсэнд нь их л баяртай байна. Удалгүй Жүүхи болон давхар цамхагт тэднийг үхэггээд хаяад явсан сан шиг бас ирсэн байна. Жүүхи ч гэсэн Жинвуг хараад үнэхээр чи мөн гэж юу? Ямар их өөрчлөгдөөвэ гэд уулзсандаа их л баярлана. Тэднийг ярилцаа зогсож байтал нэг машин ирж зогсон. Дотроос нь 3 хоригдол дагуулсан ангуучдын холбооны ажилтан гарч ирнэ. Бүгд гайхаа зогсож байтал ангуучдын холбооны нэг ажилтан ирээд хоригдлууд цамхагт орж ангуучдад тусалснаар хийсэн хэрэгээ хөнгөрүүлэх боломжтой байдаг талаар тайлбарлана. Тийм болохоор хоригдлууд тэдэнтэй хамт цамхагыг цэвэрлэхээр болж энэ ягаан үстэй нөхөр хоригдлуудыг хянахаар хамт ирсэн байдаг. Чиолах Жинвугээс гуйгаад дахин удирдахаар болно. Дахин боломж олгосонд баярлалаа гэж толгоогоо бүхийлхэн надаас болж 7 хүн амиа алдсан.
чиний ачаар 6 хүн амьд үлдсэн гэд талархлаа илэрхийлнэ. Цамхагт ороход нөгөө хоригдлууд мангасуудыг алж зугаацж байгааг хараад яг аль нь мангас юм бэ гэж гайхацгаана. Чиолах тэр хэд Жинүүг огт бэрцсэнгүй хамаагүй хүчтэй болсон байгааг нь магтана. Цааш явхад 3 салаа зам гарч ирэх ба тэд хуваагдаж явхаар бол. Жинүү скилээ ашиглаад боссын өрөө хаана байгааг мэдээд Жүүхий болон Чиолах хоёртой хамт зүүн талаар нь явхаар болов. Хянагч хоригдлуудыг аваад баруун талаар нь явъя гэв. Харин үлдсэн хоёр нь голын замаар нь явах бол. Нас дэвтэр эрэхтэй гуйж байна. Тэднийг халаад өгөөч. 3 залуу охиныг минь ичгэвтер байдалд оруулснаас болоод охин маань амиа хорлцохлоо. Энд 3 тэрбум байгаа. Та надад туслаач гэд гойно. Ким Сан шиг би эндээс гараад тэднээс уучлалт гуйна. Чамд ч гэсэн хэцүү байгаа биз дээ. Бид хаяа зүгтсэн шүү дээ гэж ярилцаа цааш явж байтал хянагч хоригдлуудад та нар энд 100 гоблинтэй таарсан шүү гэд гурвууланг нь алж байгааг харчих. Тэгээ тэр хоёрыг харснаа төлөвлөгөө жаахан өөрчлөгдлөө гэд тэдэн рүү дайрна. Ойрлох чимээ сонсогдоход Жинүү тэр дуу гарсан зүг рүүгүй. Ким Сан шиг бараг л үхэж байдаг. Жүүхий Сан шигийг имжлэхээр оролдоно. Харин Сан шиг одоо аврагтахаасаа өнгөрсөн гэв. Жинүү уурлаад эцсээ хүртэл амьд гарах хэрэгтэй биз дээ. Үхчихвэл яаж би үс санах юм гэхэд намайг үнэхээр уучлаарай. Ингэж уучлалт гуйхыг хүсээгүй юм. Толгой бүхийн уучлалт гуйх гэж байсан юм шүү гэж хэлээд нас барна. Гэтэл Жүүхий рүү хянагч гинэт дайрахад Жинүү гараас нь барьж зогсооно. Хөөх, чи ч хурдан юм аа. Намайг хааж чадна гэж бодсонгүй гэхэд Чиолах энэ бүхнийг чи хийгээ юу? Чи чинь ангуучдын холбооны ажилтан биз дээ гэхэд нэг сайхан түүх санаанд орлоо. Уг нь бүгд гоблинд алагдсан гэх гэж байлаа. Одоо харин орохоор шийдсэн хоригдлууд та нарыг алаад босстой тулалдаж байсан над руу дайрсан ч намайг ялж чадаагүй гэвэл төгс болж байна гэв. Жинүү тулалдах гэтэл Чиолах чиний ялахаар нэг юм биш. Би тулалдъя гэд Жүүхийгээс туслахыг гуйв. Чиолах ялагдаад алуулах гэж байхад нь Жинүү хамгаална. Дахиад л чи юу? Чи яг хин юм бэ гэхэд сон Жинүү ив зэрэглэлийнх гэв. Жинүү яагаад ийм зүйл хийж байгааг нь асуутал хохирогчийн эцэг нь гуйсан юм. Энэ бол энэ нийгмийн шудраг ёсны төлөө гэхэд үгүй Ким Сан шигийг яагаад тамалж алсан юм гэхэд би бол мангасаас ч илүү хүн алж зугаацдаг юм гээд тэр хоёр тулалдаж эхэлнэ. Тулалдаж байх үе систем тоглогчийг алах гэсэн нэгнийг алж аюулгүй байдлаа хангана уу гэсэн анхааруулга ирэв. Системийн даалгавар гарч ирснээр Жинүү илүү хурдан, илүү хүчтэй болов. Хянагч би ч гэсэн сонирхолтой юм харуулъя гэснээр алга болчихов. Энэ бол даллалтын скил. Өөрийн төрх үнэр чимээгээ алга болгодог юм. Намайг ийм скилтэй хинч мэдэхгүй. Яагаад гэвэл үүнийг харсан хүн амьд үлддэггүй юм. Харин Жинүү түүний алах хүслийг ашиглан цээжинд нь илдээ зом ялна. Хэрвээ би тулалдах тусам илүү хүчтэй болдог ангууч бол яах вэ гэж асуухад чиний сүүдэр харанхуйтай холбогдсон байна. Түүнийхээ хэрээр хүчрэх болно. Гэхдээ болгоомжтой байгаарай гэж хэлээд үхэнэ. Жүүхий Чиолах хоёр чиний ачаар аврагдлаа. Маш их баярлалаа гэхэд зүгээр дээ та хоёр дөрүүлээд гарч байна. Би цамхгийг хаана гэд ганцаар цааш яв. Ангуучтай холбооны менежер Жинүүг таниад шал өөр хүн шиг харагдаж байна гэж бодоод уулзалгүй удсан байна шүү. Үү Жинчол гэдэг. Манай ажилтан байж боломгүй зүйл хийсэн байна. Шулуухан асуухад хянагчийг хэн нь ялсан бэ гэхэд Жинүү одоо ч нуу харахгүй боллоо гэж бодтол хажуунаас нь Чиолах би гэв. Та яаж гэхэд тэр байгаа юм чинь гэд Жүүхий рүү харлаа. Удалгүй хохирогчийн аав хоригдлуудыг алуулахаар захиалга өгсөн хэрэгээ хүлээж тэр гурав биеэ хамгаалсан нь нотлогдно. Үү Жинчол Жинүүд эс цэрэглийн ангууч Пандон суугаас болгоомжлохыг анхааруулад яв. Жүүхий Жинүү хоёр явж байгаад үүнийг буцааж өгөх гэсэн юм. Өмнөх явдлаас болоод ангууч байхаа болохоор шийдснээ хэлнэ. Жинүүд гунигтай байгаа ч одоо зөвхөн хүчтэй болох тал дээр л төвлөрөх хэрэгтэй гэж бодов. Жинүү Жинхоо хоёр тохиролцсноороо цамхаг руу орохоор ирнэ. Жинхоогийн цуглуулсан хүмүүс нь цамхагт орох боломжгүй. Янз бүрийн асуудалтай хүмүүс сугалсан байна. Тэд цамхагийн гадна тэр хоёрыг хүлээж байснараа л цамхаг бүрээс 3 саяыг авна. Хэрвээ энэ зүйлийг задруулвал 10 нугуулч төлөх гэрээтэй байв. Энэ хооронд Жинүү нөгөө ягаан үстэй нөхрийг ялаад авсан чулууга ашиглалтал түүний хэрэгжилж байсан далдлах скиллийг сурна. Гэтэл Жинхоо нэг сүртэй хуйг дуулга өмсчихсөн. Зогсож байна. Юу өмсчихсэн юм гэхэд Итали үйлдвэрийн хүчний хуйг. Хоёулахнаа орох юм чинь ядаж иймэрхүү өмсгөлтэй байхгүй бол гэхэд Жинүү хуруугаараа түлхэхэд Жинхоо унаад өг. Хурдан явж тайлгий. Тэднийг цамхаг руу орсон хойгоор гадаа нь хүлээж байгаа хэд энгийн салаа 2 цаг гарan болдог. Тэгвэл тэр хоёр хоёулахнаа орсон юм чинь нилээн удах байх гэтэл манай хоёр
Нэг цагийн дотор цамхгийг цэвэрлээд гараад ирнэ. Гарч ирснэ. За явцгаая гэхэд бүгд гайхна. Жинүү жинхэнэ хоёр цамхгуудаа цэвэрлсээр жинүү мангасуудыг амархан ялж төвшнөө ахиулж илүү хүчтэй болсоор байв. Системээс тоглох шаардлагатай төвшөнд хүрлээ. Мэргэжлээ солих боломжтой даалгавар авах эрх өгөв. Энэ үед Бяко бүлэгмийнхэн Южин барилгын компани Си зэрэглэлийн цамхгуудыг өндөр үнээр авч байгаа болохоор Си зэрэглэлийн цамхаг олдохгүй байгаа талаар ярилцаж байгаад тэдний бүлгэм сом жинүү байгааг хараад гайхав. Жинүүг 2 дахь сэргэлтэнд хүрсэн байх. 3 удаа аюултай нөхцөлд орсон ч одоо хүртэл зүгээр байна. Эхнийх нь давхар цамхаг, хоёр дахь нь Пандонсукийн салааныхны үхэл, гурав дахь нь хянагч ангуучийн аллах гэд. Туслахтайгаа шинэ гишүүн илсүүлнэ гэд явцгаав. Ан хэлцийн дараа туслахтайгаа манай хоёрын орсон цамхгийн үүдэнд эртэл нөгөө хэд нь гадаан зугаалгаар явж байгаа юм шиг л байцгааж байгааг нь хараад бүгдийг нь орхиод орсон байна гэд Жинүүг ер нь л нэлээд хүчтэй гэд гадралчихна. Жинүү жинхэнэ хоёр цамхгийг цэвэрлэж дуусаад гарч ирээд ярилцаж байгааг нь нууцаа сонсоод зогсож байд. Жинүүг орой гэрийнхээ ойролцоо буухад нь ан хэлцийн дарга хараас нь дагаад ирчихсэн. Бяко бүлэгмийн Ан Саммин байна. Манайх бол энэ улсын шилдэг бүлгэмүүдийн нэг. Южин барилгын компаниас 2 дахин илүү төлөе. Манай бүлгэмд орохгүй биз гэхэд Жинүү танаа бүлэгмийн байр хэд хүрэх вэ гэж асуув. Ан хэлцийн дарга 50 тэрбум байх гэхэд тийм хэмжээний мөнгө өгч чадах юм уу гэв. Тэгээ Жинүү Южин барилгын компани 30 тэрбумыг өгч байгаа гэд гэрээгээ үзүүлэхэд уучлаарай ийм өндөр үнийг би ганцаараа шийдэж чадахгүй гэхэд тэгвэл яриа дуслаа гэв. Нэрэ миний тухай хинээс сонссон юм. Арай нууцаар судлаагүй биздээ гэд хацар дээр нь зүсгэхэд эн чин далдлах скил үгээд гайхна. Таныг цамхгуудыг худалдан авсаас болоод шин гишүүдэд бэлтгэж чадахгүй байгаа. Тиймээс цамхагт орох эрх худалдаж авсан хүмүүсийг судалж байгаад өөрийнх нь тухай мэдснээ хэлнэ. Жинүү өөрийнх нь талаар цааш тараахгүй байхыг сануулна. Тэгээд 3 Си зэрэглэлийн цамхгийг зарыг. Үүнийг авахгүй бол хэсэгтээ Си зэрэглэлийн цамхагт орч чадахгүй шүү гэж тулгана. Ан хэлцийн дарга яах чаргагүй 3 цамхгийг 600 саяар авахар тохиролцсон. Харин маргааш нь цамхгийн үн буцаад бууж ан хэлцийн дарга бүлгэмдээ илсүүлж чадаагүй. Дээрээс нь лойрдуулснаа мэднэ. Гэтэл утсанд нь мессеж ирнэ. Сон Жинүү байна. Нууцаа судалсныг чинь ингээд мартий гэсэн байлаа. Жинүү хотоос нэлээд зайтай газар ирээд мэрэгжил солих даалгаврыг зөвшөөрч цамхаг руу ороход цамхагт нэвтэрлээ. Даалгаврыг биелүүлэхгүй бол гарах боломжгүй гэсэн байв. Жинүү цааш явхад дайчид, харваачид, алуурчид шиднүүдтэй тулалдсаар төвшин нилээ нэмэгдэж өндөр зэрэглэлийн дайчны хуйг гарч ирнэ. Хуйгийг өмсөхөд хуйг нь үл үзэгдэх хуйг байна. Эцэст нь гол танхим руу ороход маш их хүч мэдрэгдэнэ. Танхимын голд байх хааны синтийг хамгаалж буй дайчин гарч ирнэ. Түүний нэр нь дайчдын ахлагч Цуст Игрид гэсэн байв. Түүнээс давхар цамхагтай ойролцоо аюул мэдрэгдэж байна. Яалч үгүй бусдаас шал өөр төвшнийх байдаг. Тэдний тулаан дуусаж Жинүү ялна. Игридийг ялснаар 1.5 сая голд С зэрэглэлийн дуулга мөн шууд буцаах чулуу гарч ирнэ. Ийм зүйлийг яагаад заавал одоо өгч байгаа юм бол гэж бодож байтал мэрэгжил солих даалгавар эхэллээ. Төвшин ахихын тулд аль болох удаан амьдр. Дээд төвшний мэрэгжил олгогдно. Амжилт хүсье гэсэн байв. Танхим дүүрэн портал нэгдэж түрүүн тулалдсан дайчид, харваачид, алуурчид, шидтнүүд ар араасаа гарч ирсээр л байв. Жинүү нэлийн хүнд байдалд орж шууд буцах чулууга ашиглах гэтэл цохиулаад чулууга алдчихна. Жинүү өөрийн туулж ирсэн бүхнээ бодон бүгдийг нь устгаж байж л эндээс гарна гэд төвчин тулалдсаар байв. Гэтэл гинэд хүн төрлөختний хамгийн сул дорой зэвсэг гэж сонсогдов. Өөрийнх нь өмнөх төрх гарч ирэн өндөр булчинлаг хүчтэй харагдаж байна. Гэхдээ дотроо бол сул дорой хിവэрэ одоо ч үхэх гэж байна уу гэдгийм. И зэрэглэлийн ангууч Сон Жинүү чи эцтэй гэхэд энэ зэргийнх өөрийнхөө хэрийг мэдэхгүй чи өөрөө өөрийгөө л алж байна гэд Жинүү яг алуулах гэж байхад нь өдөр тутмын даалгавар хийгээгүйгээс болж шийтгэл нь эхэлж цөлд ирчихэв. Жинүүч цөлд ирээд хүчээ сэргээ хандмал уугаад гарч ирсэн аврах 60 хөлтүүдийг бүгдийг нь устгана. Системийн дэлгүүр хэсгээс нэгэн шин илд худалдаж ав. Тэрхүү илд нь хуйгтай мангаст илүү өндөр гэмтэл учруулна. Мөн Игридээс олж авсан чулуугаа ашиглахад захирагчийн гарагийн хэсгийг сувна. Тэгээд шийтгэлийн бүсдэх цаг дуусаж танхимд эргэн ирж дахин тулалдаж эхэлнэ.
Жинүү шидтнүүдийг эхэлж устгахаар дайрна. Эцэст нь шидтнүүдийн мангасуудыг нэгтгэн хийсэн авраг големыг устгаснаар мэрэгжил солих даалгавар дуусна. Шинжилгээ дуслаа. Тоглогчийг үхлийн сахиусан тэнгэр үргэлж дагах болно. Тоглогч ямар ч замыг сонгосон цогцос, үхэл, цусаар дүүрэн байна. Тоглогч авгаа хүчний төлөө бусдад найдалгүйгээр тэмцэж байна. Энэ нь үхлийн хавцлаас сүнсний хүчийг дуудахаар цангалтад хүргэж, дуудагдсан сүнснүүд нь хүхсдийн айран болно. Түүнийг дагах болно гэд. Чиний ажил бол хар шидтэн гэхэд Жинүү удаан бодсны эцэст нууц мэрэгжил болгон зөвшөөрв. Таны мэрэгжил шийдэгдлээ. Даалгаврын бүсэд удаан байсан шилжүүлэх чулууг ашиглаагүй. 50%-аас их HP-тэй үлдсэн. Бүх дайсныг ялсан гэд маш их бонус оноо нэмэгдээд бүх оноо нь мэрэгжлийг нь хөгжүүлэхэд ашиглагдан Жинүүгийн мэрэгжил хар шидтнээс сүүдрийн эзэн болж хувирна. Тэгээд Жинүү босс гэхэд бүх мангасууд сүүдрийн цэрэг болон босно. Жинүү Игрид дээр ирэн дайчдын ахмад Игрид босс гэж хэлэхэд маш их хар энерги ялгаран Игрид босоод ирнэ. Игридийг сөгдөхөд бүх сүүдрийн цэргүүд түүнийг даган Жинүүд сөгдөнө. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe тарж бидний дэмжээрэй. Баярлалаа. Удахгүй 2 дугаар улирлаараа иргэн уулзъя.